та бүхэнтэй Матай номын 8 дугаар бүлгээ үргэлжлүүлэн суралцахаар хүрээдэрлээ. За энэ удаад би тэмдэглэлийнхаа дэвтэрт яг юу бичсэн нэг бэлтгормоор биш хийсэн зүйлээ танилцуулах гэж байгаа шүү. Юуны өмнө уймовчтой хүн хурж ирээд Есүст мөргөөд өөрийгөө эдгээлэхээр ингээ хүсэлт гаргаад тэгээд тэр хүсэлтийг эзэн хүлээж аваад тэр хүнийг эдгээдэг. За ийм гайхалтай түүх гарч байгаа. Яагаад айгүй гайхалтай вэ гэхээр уйман өвчин тухайн үед бол эдгэх ямарч боломжгүй тухайн орчин үеийн хараагаар нэлээд саяхан штэ уйман өвчин эдгэрэх боломжтой болсон. Тэрнээс биш дээр үед бол одоо ямарч найдваргүй өвчин байсан ба. Тэгэхээр эзэн энэ хүнийг эдгээснээр өөрийгөө бурхан гэдгээ бол харуулсан. Тэгээ ер нь бол 8 дугаар бүлэг бурхны тэр үйлчлэлийн мөн чанарыг ингэж тайлбарлаж байгаа бүлэг байгаа. Тэгээ цаашаа үргэлжлээд 9 сард ч гэсэн тийм үргэлжлэл яаж өрнөж байгааг бид нар харах боломжтой. За тэгээд энэ уйман өвчтөн нэг онцлог нь болохоор та хүсэх юм бол чадна шүү дээ гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл бурхан чадна гэдгийг л мэдчихсэн. Ер нь эзэн дээр ингээд өвчнөө эдгэлэхээр ирж байгаа хүмүүс зарим нэр гэлцдэг, заримдаа чадах юм уу да за яах вэ гэл итгэлгүй хүмүүс ч гэсэн байдаг. Гэтэл энэ хүний хувьд болохоор итгэл байсан. Тэгээд эдгэрсэн. Тэгээ хамгийн гайхалтай нь Есүс тэр хүнд хинжиж буй яар гэж хэлсэн. Тэгээ би заримдаа ингээд эзний хийсэн гайхамшигыг айлчлахаар олон хүн түгэх ёстой. За тэр тусмаа ингээл гудамжинд гараад хинт чамаагүй яриад явчихдаг л да. Гэтэл зарим нэг нандин юмсыг бас хамаагүй тэгж болтгүй байна. Юм үнтэй нандин зүйлийг өнгүүдүүлэх юм бити ирээл гэж. Тэгтээ үнэрх жаам биш шүү дээ. Хамаагүй ярихгүй л гэсэн үг. За хинтж буяраа. Харин тийм ярих хэвээр сууг бас байд юм байна. Ямар сууг гэхээр энэ хүн бол тахилч нарт гэрчлэл хийх зорилготойгоор дуутагдсан байсан. Тэгээд тахилч нарт очиод яг Мосегийн туршилсны дагуу гэрчлэл хийгээд өөрөөр хэлбэл халдварт өвчин онцлоход тахилч нар онцгой үүрэгтэй байсан. За тухайн халдварт өвчин эдгэрсэн байна гэдгийг тунхаглахад маш их онцлог үүрэгтэй байсан. Тэгээд ингэж тунхагласнараа нэгсэндээ нөгөө энэ чинь зай барьж олныг бас энэ өвчнөөс сэргийлэх юм арга хэмжээ авдаг байсан тэр үедээ. Тэгтэл тэр одоо зай барьж байгаа хүний хувьд бол эргээд нийгэмд орох боломжтой болгочихж байгаа байхгүй юу? Яг эмчнэр шиг нэг өсөндөө ажилтдаг байсан. Тэгээд хуулийн дагуу тэр зай барих, цэрлэх, хамаагүй холдохгүй байх энэ бүх аргуудыг ингэж хэрэгэлдэг байсан нь тэгээд дээр үед бол тэр халдвар төвчнийг таслан зогсоох, тэр халдварыг бас түгээхээс сэргийлдэг гэсэн нэг арга байсан байгаа. Тэгээд тэрний дагуу энэ хөнгөчлөх хэрэгтэй байсан. Маш олон тохиолдолд яадаг вэ гэхээр гатуу тараачдаг. Зүгээр ингээд гудамжаар яваад тараачдаг. Уг нь бол энэ суугаар тахилчд үзүүлээд тахилч нар цаашаа ярьсан бол арай өөр байх байсан болов уу. Гэтэл ингээд нэх үнэлэхгүй те одоо ингээд хоол идэх гээд байгаа ханд суудаг нэмэргүй байхгүй. Тэгээд тэр одоо зүйл гэрчлэлийг үнэлэхгүй хүмүүс тэрийг яриад бас нэмэргүй болчих юм л та. За нэг тиймэрхүү юм болж байгаа шүү. Сайн мэдээ тараахад бас анхаарах нэг тийм сургамжинд явж байгаа. За дараа нь болохоор гайхалтай итгэлийн түүх гардаг. Ямар ч үстэй инглээр 100-ийн дарга буюу одоо энэ Ромын эзэнт гүрний төлөөлөгч байгаа штэ. Тэгээ 100 хүнийг захирч идэг юм цэргийн удирдагч хурж ирээд зарцынхаа төлөө гойдог. Миний зарцыг идэгээд өгч. Тэгэхдээ тэр хүн нэгдүгээр өөрийнхөө биеэр ирж байгаа. Есүсийг одоо манай гэрт хүрээд ирмээрээ нэг тэгж түүхч учруулахгүй гарах. Хоёрдугаарт болохоор тэр нэг манай гэрт ирээч мэрэж ирж учруулахгүй байгаа шалтгаан юу гэхээр өөрийгөө эдийн шашны дагуу бол одоо цэвэр бус гэж тооцогддог. Тийм учраас одоо раби одоо энэ ариун хүн гэрт нь орох нь бол зөксөө тийм мэдчихсэн байхгүй. Тийм дарах. Одоо нэгсэнд хайр үндэстэн ба еврей хүний зааг ялгаа тэр үед маш том байсан. Хуучин гэрээний үед тэгээд яг энэ шин гэрээ рүү шилжиж явах явцад бол тэр хуучин гэрээний үзэл бодол ноёрхож байсан үед энэ хүн яг л тэр хуучин гэрээний дагуу өөрийгөө цэвэр бус гэдгээ хүлээн зөвшөөрч зөксгүй нэгэн гэж хэлж байсан. Маш даруй хандлагыг илэрхийлж байгаа.
Энэ хүн зохистой нь мэдээж зохистой нэг юм. Би бол бурхан яг ижлэгэн бүтээсэн учраас хайр үндэстэн байснараа бохирдоо заваараад одоо зохисгүй болоод байгаа юм ерөөс биш аахгүй. Зүгээр тэр ялгааг л ойлгуулах гэсэн бурхны арга. Одоо энэ эрэгтэй эмэгтэй хүүсэнтэй гэсэн яг энэ ялгаа. Одоо эмэгтэй хүн ингээд дараа болоод заа гэд ингээд үгэнд орж байгаа нөгөө эрэгтэй хүндээ үлгэр жишээ болж байгаа байхгүй юу. Хайр үндэстэн ингэж дараа болж байгаа нь еврейчүүдэд үлгэр жишээ болж исэн боловч харамсалтай нь еврейчүүдэд ийм итгэл байгаагүй эзэн гайхаад би еврейчүүдийн дунд ийм итгэлийг хараагүй гэж хэлдэг. Тэг яагаад энэ хүн итгэсэн гэхэлэр өөрөө ингээд эрх мэдлийнхаа одоо нөө шатраал аяг сайн мэдсэн. Дээр нь дарга байсан, доор нь цэрэг байсан. Өөрөө өдөрдөгч тэгээд үг хэлэхээр цэргүүд нь үгэнд нь ордог байсан. Дээдлийнхаа даргийнхаа өмнө тэр хүн бас үгэнд нь ордог тийм тушаалаар явдаг байсан. Зүгээр эзэн хийсэн бол тэгэл эзэннийг эзэн гэж хүлэмжшүүлж байгаа юм бол зүгээр шилчгнахгүйгээр цэрэг мэт ингээд дагаад явах бас нэг зүгээр шүү. Дандаа нэг гүнчгэн болоод эсвэл одоо ханхуу болчтой юм байна. Тэгэл нэгнийхээ дээр л гарах гэдэг. Тэрний хүн цаашаал бодлоо. Тэгэхээр эзэн намайг хангана. Эзэн ямар ч үгүй. Миний дээдлийн удирдлага усан тэнэг байсан ч гэсэндээ эзэн намайг бол хамгаалалаа орчин гэсэн ийм итгэлтэй байхад бас зүгээр шүү. Яг нэг хэлэхэд бол тийм итгэл одоо Израиль бол байхгүй л гэсэн юм. Тэгсэн мөртлөө энэ хайр үндэстний энэ зоотын жинжин бол өстой гайхалтай ийм түүхэн үлгэр жишээлээд үлдсэн байхгүй бүр түүхэн одоо 2000 жилийн туршийн гайхширсаар л байна шүү дээ. Есүс ч гайхсан, би ч гайхаж байна. Оо ямар гоё юм бэ энэ итгэлийг бас эзэмший сурыг гэсэн бодол төрж штт. Энэ бол жинхэнэ бидний даах хэвээр баатар үлгэр дуурай шүү. Тэгнэрээс Анания Сафар гэдэг нэг тийм нэр хүнд хайсан одоо нөгөө үйлчлээд үйлэх гэсэн оролдлого хийдэг хүмүүс чинь нэг тийм ойлгохтой юм байхгүй. За тэгээд нөгөө бусдыгаа ингээ хавчиж хөөж цуглаанд бүр байхын аргагүй болгодог тийм сонсон гаруу дээш дуурайх хэрэггүй. Ер нь гээ судлаад бай та нарт судлаа л гараа гой гой тийм персонууд гарч ирдэг. Тэр нь айгуудчих одоо яг энэ жимж шиг зотын дарга шиг ихтэй чүдэж дууцын дарга нар байгаа шүү. За эзэн Есүсийг яг цовдлогдох үед аврагдсан ч хүн би гэдэг. За үүний дараа Петрийн гэрт очиж байгаа. За хадам ээж нь халуурж хахад эдгээдэг. За дээрэс нь айгүй олон хүн ирж ингэж өчнөө эдгэлэхэд чөтгөрийг нь хөөгөөд өчнийг эдгээсэн байдаг юм аа. Тэгээ энэ дэс нөгөө нэг Исая номноос иштата тэр бидний сул дорой байдлыг авч өвчин зовлон маань үүрсэн гэж хэлсэн. Тэгээ энэ дэс нэг манзарыг жаан чөтгөрийг хөөсөн хүмүүс идэгсэн гэдэг. Энэ дэр би яг нөгөө нэг зайлчи гэж хашгирч бахирч хөөхөөсөө илүү би шүү дээ. Төрхнийхээ талбаруудыг чөтгөрт алдаад чөтгөр ороод бүр ингэ том өндөрлөг цэцэрлүүдийг ингээд зогцлоогоор хуурамч үзэл бодлоор толгойг нь дүүргчихсэн. Тэр зүйлийг ингээд ойлгуулаад тайлбарлаад нураахан өөрөө би чөтгөрийг хөөж байгаа гэж үздэг юм аа. Тэг би өөрөө чөтгөр хөөгч байхгүй юу? Миний өрийн зүрхэндээс чөтгөрт би зайгаа алдчих яах вэ? Тэгээд нөгөөдөг чи орж ирээд янз бүрийн юм хийж яах вэ? Хүний зүрхэндээс ингээд хүмүүлээд янз бүрийн юм тарцсан байх вэ гэж цэвэрлэж зогсдог. Хүн нагаад байна л та. Тэг ингээд чөтгөрийг хөөчхөр маш гайхалтай идэвхлүүд явагддаг. Би идэвхлж байгаа, сүнсний идэвхлж байгаа. Тэгээд яг үнийг хэлэхэд бол чөтгөрийг дуудаал хүний амьдралд хам болчихж байгаа шин. Чөтгөрт байр тавьж өгвөл чөтгөрийн үүнд ороод там болцсон шүү дээ. Тэгээд эргүүлээд нөгөө байраа бурхан дөрөгч görсдөө үнэн гоё дивааж ингийн жаргал эхэлдэг. Цаг байгаа дамаа. Тэгээд мөнхийн амьдралын диваажингийн цаг хугацаач яг одоо эхэлсэн байхгүй. Итгэсэн цагаас эхлээд эхэлсэн байгаа шүү хүмүүсээ. Чөтгөр хөөгдчихсэн байгаа. Тэгээд таны зүрхэнд хийчихсэн янз бүрийн ажлууд юу вэ? Тэдгээрийг одоо устгах нураах ажлыг ариун сүнстэй хамт хийрээ. Тэгэхээр одоо таны зүрхэнд ариун сүнс амьдарч байгаа, нутгилж байгаа. Тэгээд өөрийнхөө гэр орныг бурхан бол гоё болгохыг хүсэж байгаа, ариусгахыг хүсэж байгаа. Тэгэхээр хамтарч ажиллаараа гэж уриалмаар байна. За дараагийн хэсэгт нь болохоор Есүсийн дагалдагч болох гэсэн хэсэг байгаа даамаа. За энэ дээр юу яригддаг вэ гэсэн чинь нэг сони юм бас. Бүх олон хүнийг харснаа Есүс за нөгөө тал руу явъя.
бид нар чинь Google олон хүн харахаар ашиггүй дээ гэж нэг газар суух гэдэг шүү дээ. Цуглаан олон хүнтэй болж за ирээрээ гэж тэгээ өөрөө суугаал гэдэг. Тэгсэн чи Есүс л төрөл за энэ хүмүүс сонсцсон. За дараагийнхаа сонсог хүмүүст очие гэсэн нэг тийм хандлага байдаг. Айгуу тийм өмөр гоё. Тэгээд энэ үеэр хуулийн багш хурж ирээд хааж басан таныг дагъя гэж хэлсэн. Есүс сануулсан намайг дагах тийм амар шүү. Яа тэгэхээр би тийм айдухтай сайхан амьдрал амлахгүй шүү. Тэгтэл яг одоогийн орчин цагт бол бидний амьдралаа маш гоё айдухтай гэж би боддог шүү дээ. За юутаач вэ? Хөөрхий эзэн Есүс маань өөрөө үнэн дүүрүүдийг надад бол юу ч байхгүй л хорогдох газар байхгүй гэж. Их тухгүй нөхцөлөдлийг сонгож үйлчилж ирсэн. За тэгээд дагалдагч бас хурж ирээд ингээд манаас арцаад би оршуулаад ирэнэ тэрийг нэг юм жоохон шалтгаан тооцсон байдлаар хэлсэн болоод бурхан энэ хариулт өгсөн байгаа. Тэрнээс биш эцэгхээ оршуулах юм уу, эцэгхээ хүндлэх тал дээр бол хизээж бурхан үзэр үздэггүй. Энийг бол гойволж мушгих хэрэггүй. Бурханы мөн чанарыг мэдхгүй байгаа үед эзнийг буруудахдаг болохоос биш. Яг энэ нарийн юмнуудыг бол бид нэр хэрэг сайн харах юм бол эзэн өөр ямар илээ гэдэг хавд үзэх юм бол эцэгхээ хүндэл гэдэг чинь ерөөсө хүн танцсан хуйлуудын нэг намарч зогсож байгаа хүн хоорондын харилцааны хувьд бурхнаас тогтоосон хамгийн анхны хууль бол эцэгхээ хүндлэх шүү дээ. Тийм учраас энэ л хүндлэгтэй холбоотой асуудал биш байхгүй юу? Энэ болохоор нөгөө нэг дагахтаа, эзнийг дагахтаа янз бүрийн шалтгаан тойчож юм хүмүл амьдралаасаа зуураад байгааг л төлөөлүүлээд хэлсэн болов уу? За тэгж итл шуурга. Нөгөө нуурын нөгөө тал руу гарахаар чинь шуургалчихж байгаа юм л та. Тэгэхэд эзэн сунтжсэн шуурганы үер. Амьдралын шуургын өрнөхөд бид нэр бол нүдэн бүргэд нээлттэй нойр хундаа алдаад бүр цэрэг алдчихдаг. Гэтэл Есүс ийм гахалт итгэлтэй. Эзэн унтчихсэн. Тэгсэн чинь бүр тунирхаад сүрлээ штэ яана юуны гэдгсэн чи яасан. Өчүүхэн итгэлтнүүдээ. Юунаас айсан бэ? Есүс баа штэ. Бурхан баа. Гэл тэр завин дотор ингээл шуурж яхад нүдүүлэл явах байсан юм байна л да. Тэгээ заримдаас ингээл амьдралын шуурга зовлон дотор ингээл нүдүүлэл явж байхдаа яа бурхан наттай байгаа мó үгүй мó Есүс унтчихлаа юм л да. Завин дотор. Тэг би ганцхан завин дотор байгаа юм шиг те. Зэв ингээл живэл би хүчих юм шиг санагдал айгаал ойрлол бахирал ээж идэл да. Тэрээс үгүй шүү. Өсвөл тэгэл дорхно замдраал юуч болгочих юм байна л да эзэн. Тэр зовлон бол шууд зогсоох өрн чадвартай юм биш шүү. За тэрийг ингэж онцлог харуулсан хэсэг гэж ойлгож байгаа. За тэгээд төгсгөлт нь болохоор чөтгөр шүүгсэн хоёр эрийг аварсан тухай байдаг. Тэгэхээр нуурын нөгөө тал нь Гадар гэдэг хүмүүсийн нутаг байсан юм байна л да. Тэгээд